За тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 194 дэх тогтоол гарсан байгаа. Энэ 194 дэх тогтоол маань өөрөө бэлэн байдлыг одоо бууруулах одоо тогтоол гарсан. За бэлэн байдлын зэргийг бууруулах чиглэлээр бол Улаанбаатар хотод бол 18 чиглэлээр нийтдээ 13 мянган одоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа 12 сарын 1-ний дөрөвс нээгдэж байгаа. За энэ үйл ажиллагаа нэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн албан байгууллагаас бол нийтдээ бид нар 13 мянган аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хөрвүүлж байгаа. За мэдээллийн гол агуулга нь одоо үндсэн 2 агуулгатай явагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө одоо ямар бэлтгэл ажлыг хангаж эхлэх ёстой. Эхэлснээс хойш өдөр тутмын үйл ажиллагаан дээр одоо энэ COVID-19-с урьдчилан сэргийлэх одоо хүрээнд зөвлөмжийг одоо хэрхэн одоо хэрэгжүүлж ажиллах чиглэлээр бол мэдээлэл зөвлөмжийг өгж байгаа. За үндсэндээ бол бүх байгууллагуудад бид нар өгж байгаа мэдээлэлээ бол захимаар өгж байна. Хяналт шалгалтыг бас захимаар хийн. Захимаар хийж байгаа тохиолдолд яаж нэхэр манай аж ахуйн нэгжийн байгууллагууд энэ COVID-19-с одоо усан сэргийлэх хүрээнд бол яах вэхээр манай өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. За хэрэгжүүлж ажиллахын хувьд бол хэрэг одоо хэрэгжүүлж ажиллахгүй байжгаад иргэдээс юм уу гомд ирэхэд бол бид захимаар бас гомдлыг хүлээж авч байгаа. Тэгээд захимаар гомдол хүлээж авсан тохиолдолд шар хамгаалах ажил газар дээр очиж бас хяналт шалгалтыг хийх ийм одоо нөхцлөөр одоо энэ хяналт шалгалтыг хийх гэж байгаа. За өнөөдрийн байдлаар 18 чиглэлийн одоо 13 мянган аж ахуйн нэгжлэр бол нийтээр 31 байцаагч одоо захимаар бүгд одоо мэдээлэлээ хөрвүүлж байна. Дээрээс нь байгууллагын пэйж хуудасаар бол одоо зөвлөмж мэдээллийн стандартуудыг бас тавьсан байгаа. За ер нь бид нар ажил эхлэхийн өмнө бүх аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа нэхэр үндсэн манай өгж байгаа тухайн байгууллага дээр эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахилан бүрдэх энэ журмыг зохицуулж бол энэ мэдээлэл өгсөн. За мэдээллийн гол агуулгыг бол эхлээд бол 6 залт бүхий ажил эхлэхийн өмнө бүх аж ахуйн нэгжүүд бол бэлэн байдлаар хангаж ажиллах асуудал байгаа. Нэгдүгээр бол ажлын байранд бол их цэвэрлэгийг бол дор хаяж 2-3 удаа хийх ёстой. Тэгжээж ажлын байр эхлүүлнэ. Нийт ажилчдад одоо сайн дурын үндсэн дээр бас одоо энэ коронавирусын эсрэг энэ шинжилгээнд бас хүмүүс хамруулах хэрэгтэй байгаа. Мөн гэрийн тусгаалтанд хэрвээ байгаа бол тухайн одоо ажилтнаа бол чөлөө олгох ийм асуудлууд яригдана. Мөн ажилчдын ширээс хандлыг 1.5-аас 2 метрийн зайд бол байршуулах, шаардлагатай одоо цэгүүдүүд спиртэн суурьтай одоо гар халдвар бичүүдийн уусмалыг зайлшгүй байлгах ийм шаардлагуудыг ажил эхлэхийн өмнө тавьж байгаа. Тэгэхээр ажил эхлүүлэхийн өмнө хөхөр манай аж ахуйн нэгжүүд одоодор үйл ажиллагаа нээхийн өмнө ямар ч хэлсэн бүх ажилчлаа бол одоо ингээд нэг шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай гэдэг бол гол үзэлт байгаа. За өдөр тутмын үйл ажиллагаа гэдэг маань Дэлхийн эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамнаас өгсөн мөн одоо Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комиссаас өгсөн шийдвэрүүдийн хүрээнд бол өдөр тутмын үйл ажиллагааны хяналтыг бол одоо энэ байгууллагуудаас өгсөн шийдвэрүүдийг бол хэрэгжүүлж ажиллана. Хэрэв одоо энэ мэргэжлийн албан байгууллагаас өгсөн 21 заалт бүхий бол энэ мэдээллийг одоо хэрэгжүүлж ажиллахгүй бол бид бас энэ онцгой нөхцөл байдал зарласан үед бол дээрх мэдээллийн заалт бүрийг бол хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй тохиолдолд Монгол Улсын зөвшөөрлийн тухай хуулийн 15-ийн 2 мөн одоо 15-ийн 2-ийн 1-ийн 1, 15-ийн 13 дугаар зүйлийг одоо холбогдох заалтыг үндэслээд тухайн байгууллагт нь бол зөрчлийн хэрэг үүсгэж бас хариуцлага тооцсон гэдгийг бол албан ёсоор бас мэдэгдэж байна. Улсын байцаагчдын хувьд бол нийтдээ бид нар манайхч нэг 13 чиглэлийн хяналт шалгалтууд хийгдэж байна. Улаанбаатар хотын хүнсний одоо үйлдвэрүүд хүнсний дэлгүүрүүд дээр бол хяналт шалгалтууд хийж байгаа. За ялангуяа хүнсний дэлгүүрүүдийн хувьд бол гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд дээр нэлээд төлхөө явж байгаа. Яагаад тэгэхээр энэ гэр хороолол, захын хороолол дээр бол хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зарах асуудал нэлээдгүй зөрчил гарч байгаа. Өөрөөр хэлбэл одоо өнгөрсөн өдрүүд бол одоо хугацаа дууссан хям, мөн одоо Наполеон торт, хугацаа дууссан одоо хэрцэн гурлууд бол нэлээдгүй илэрсэн. Энийг одоо дотоодын хяналтаар нь бол шууд устгаад явж байгаа. Дараагийн одоо чиглэлийн хувьд эм ханганы үйлдвэрүүдийг шалгаж байна. Мөн одоо эмнэлгүүдийн одоо анхааралтай тусламж үйлчилгээний чанарын бэлэн байдлыг шалгаж явж байна. Улаанбаатар хотын бас эмийн сонгуудын үндсэн үйл ажиллагаан дээр бол хяналтуудыг хийгээд явж байна. Дараагийн нэг нөхцөл байдал нэхэр одоо цагийн нөхцөл байдалтай хөдөө орон нутг руу зарчих 22 цэг дээр хяналтуудыг тавьж байна. Мөн одоо хөдөө орон нутагт зарж байгаа автовокзалын 3 цэг дээрээс хяналтуудыг тавьж ажиллаж байгаа. За өнөөдрөөс эхлээд бас шадар сайдаас өгөх зөвгөөрөг ерөнхий газрын дараагаас өгөх зөвгөөргийн хувьд бол тусгаарлах байрууд дээр бид нар хяналт шалгалтуудыг орохоор болж байна. Өмнө нь бол орж байгаагүй. Тэгэхээр одоо тусгаарлах байруудын шалгалтыг бас бид нар өнөөдөр журмаа боловсруулад маргаашаас тусгаарлах байрууд руу мэргэжлийн хяналтынхнаас одоо орохоор бэлтгэл ажиллагаа хангаад ингэж байж. За Монгол Улсын засгийн газрын 194-р тогтоолоор энэ бэлэн байдлыг бууруулах тухай тогтоолын дагуу зарим аж ахуйн нэгжийн байгууллагуудын үйл ажиллагаа бол 12 сарын 1-ээс бол эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа эхлэхийнхээ өмнө бол эхлээд байгууллагынхаа их цэвэрлэгийг бол хийх ёстой. За дараа нь одоо мэргэжлийн байгууллагын одоо байгуулгаар тухайн одоо байгууллага дээр бол халдваргүйчлэлт гэж
хийснийхаа дараа үйл ажиллагаа ингэж явуулж эхэлнэ. За мөн байгууллагууд үйл ажиллагаа эхлэхийнхаа өмнө тухайн ажиллаж байгаа ажилчдынхаа сайн дураар одоо COVID-19-ийн орчин шийдвэрлэх шинжилгээг бол ингэж хийлгүүлсний дараа үйл ажиллагааг эхлэх ёстой. За тухайн одоо байгууллага дээр хэрвээ одоо тухайн байгууллагын ажилчин гэрийн тусгаарлалтанд байх юм бол тийм ээ одоо хавьтал болоо гэрийн тусгаарлалтанд байх юм бол тухайн ажилчнаагаа энэ хугацааг нь дуусны дараа ингэж ажилдаа оруулах ийм арга хэмжээг ингэж авах хэрэгтэй байж байгаа. Энэ бол үйл ажиллагаа одоо байгууллагууд үйл ажиллагаа эхлэхийнхээ өмнө хийх ёстой ажлууд байж байгаа. За байгууллагууд бол өдөр тутмынхаа үйл ажиллагаанд бол бас бүрдэж одоо ажиллах юм зөвлөмж мэдээллийг бол манайхаас өгч байгаа. За тухайлбал өдөр тутмынхаа үйл ажиллагаа эхлэхийн өмнө тухайн одоо өдөр ажиллаж эхлэх юм 1 цагийн өмнө тухайн одоо ажлын байран дээрээ цэвэрлэгээ халдваргууд эхлээд хийх ёстой. За одоо тухайлбал одоо ажлын байр, албан ширээ, тоног төхөөрөмж, компьютер, принтер гэх мэтлэн энэ бүх одоо ажлын байрныхаа тоног төхөөрөмжийг за гадна дотор хаалга, байруул зэргийг бол цэвэрлэгээ халдваргүйжилтийг хийснийхаа дараа үйл ажиллагаа эхлэх ёстой. За хамгийн гол анхаарах юм бол бас энэ ажиллаж байгаа ажилтнуудынхаа амны хаалтыг байнга зүүлгүүлж явах ёстой. За тухайн амны хаалт маань хэрвээ амны хаалтыг одоо 2 цаг тутам ингэж зүүлгэж одоо 2 цаг тутам сольж явах ёстой байж байгаа. За ажлын байранд тухайн одоо үйлчлүүлэгч болон ажилтан нэвтэрсэн тохиолдолд халууныг одоо байнга үзэж тэмдэглэж явах ёстой. Хэрвээ 37 градусаас дээш хэмжигдсэн одоо халуунтай хүн байх юм бол тухайн одоо харьяа эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн яам за халдвар төвшин судлалын үндэсний төвийн 119 их мэтлэн утсанд бол ингэж мэдэгдэх ёстой байж байгаа. Гол нь бас энэ байгууллагууд маань энэ өдөр тутмынхаа цэвэрлэгээ үйлчлэхээс гадна өдөрт 2 цаг тутам одоо агааржуулт ингэж хийж явах ёстой. За мөн нэг гол анхаарах юм бол энэ цэвэрлэгээ хийж байгаа цэвэрлэгээний ажилтнууд байж байгаа. Тэгэхээр энэ цэвэрлэгээнийхээ ажилтнууд дээр бас тэр хөдөлмөр хамгааллын хувцсыг өгч тэр хамгаалах хувцсыг өгч ингэж бүрэн одоо өмшиж, хэвшүүлж ингэж ажиллахыг бас ингэж нийт одоо энэ шинээр одоо үйл ажиллагаа эхэлж байгаа энэ 194 дугаар тогтоолттой холбоотойгоор үйл ажиллагаа эхэлж байгаа байгууллагууд бол манай мэргэжлийн эрхтэн байгууллагаас зөвлөмж мэдээллүүд ингэж хүргэж өгч байгаа. Тэгэхээр энэ зөвлөмж мэдээллийн дагуу та бүхнийг одоо мөрдөж ажиллахыг бүх байгууллагуудад мэдэгдэж байна. За дэлхийд дахин дэгдээд байгаа энэ аюултай цар тахал одоо Монгол улсаас дотоодоо алдсан, зөөрлөгдсөн байдлаар бол нөхцөл байдал бол яг өнөөдөр бол газар дээр маш хүнд байна. За ийм нөхцөл байдал бол манай иргэд одоо өөрийгөө болон өөрийнхөө гэр бүлийн хүмүүсийг хайртай хүмүүсийг хамгаалахын тулд иргэд одоо төрийн байгууллагаас өгж байгаа зөвлөмж мэдээллийг дааж ажилласаа гэдгийг хүсэж байна. Ялангуяа энэ зөвлөмж мэдээллийн хувьд бол одоо мэргэжлийн байгууллагын зөвлөмж мэдээллийг хүн болгон одоо өөрийнхөө амьдралд өөрийнхөө одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлж хэвшүүлж ажилласаа гэдгийг дахин одоо та бүхнээс хүсэж байна. Нийслэлийн онцгой комисс. Хайртай бүхнийхээ төлөө гэртээ үлдээ.